Сүнс сэрээгүй буюу ухамсар сэрээгүй гэж юу гэдгийг гэхээр өглөө босоод юу гэж бодож байгаагаа ч анзаарахгүй. Энэ сайн байна уу, муу байна уу, зовж байна уу, зовхгүй байна уу, би хүсэж байна уу, хүсэхгүй байна уу ч гэж өөрөөсөө асуухгүй. Би яах гэж амьдарч байгаа юм гэж асуухгүй, те би юу хийж амьдрах юм гэж асуухгүй. Яагаад зовоод байгаа юм гэж асуухгүй. Яавал зовхоо болох юм тэр гэж асуухгүй буюу зүгээр л ингээл урсгалаараа өглөө босоод ажилдаа явал мөнгө олоод буцаж хурж ирээл унтаж амраал өглөө босоод ингээд урсгалаараа ингэж бодохгүйгээр зүгээр ингэж байгаа нөхцөл дээрээ өвгдөж амьдрахыг ухамсар унтаа буюу сүнс унтаа гэдэг байгаа байхгүй. Нөгөө болж юм болохгүй ингэж дотроос нь гашрахгүй гэсэн үг. Юм ирж хайхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол нөгөө ухамсар нь унтаа буюу сүнс нь сэрээгүй, ухамсар нь сэрээгүй байгаа. Гэтэл зовоод байна өөрийгөө өөрчилмөр юм ч юм уу те яавал зовхоо болох ингээ хайгаад эхлэхээр хүний сүнс сэрсэн гэсэн үг. Тэгэхээр нэг энэ дээр бол нэг заавал хөвшин сүнс, одоо залууд сүнс, ийм сүнс, тийм сүнс гэж би бол ангилах дурггүй. Би зүгээр л өөрийнхөө зовж байгааг, өөрийнхөө биш байгааг, өөрийнх нь дотроос энэ зүрх нь сүнс нь ямар нэг юм хилээд байгааг сонсож байгаа хүнийг л сүнс нь сэрж эхэлж байгаа хүн гэж аахгүй.